Сайн байцгаана уу? За суцгаач. За багш нь өөрийгөө танилцуулъя. Би Төв аймгийн Жаргалант сумаас ирсэн түүх нийгмийн ухааны багш Шанцалмаа гэж хүн байна. За ингээд өнөөдөр бас та бүхэнтэйгээ хамтраад ийм сайхан үйл ажиллагаанд оролцож хичээлээ хамтар зохион байгуулах гэж байгаадаа багш нь маш баяртай байна. За ингээд баг болгон баг дотроо нэг чиглүүлэгч зурагчаа сонгочоор. Манай багийн чиглүүлэгч энэ гэдэг. За чиглүүлэгч зурагч бас үүрэгтэй. Багийнхныгаа үйл ажиллагаанд татан оролцуулна, идэвхтэй оролцуулна, бүх үйл ажиллагаанд хамтаараа байна гэдгийг сануулж одоо анхааруулж багаа чиглүүлж ажиллах юм байна. За чиглүүлэх зурагчаа сонгосноо. За амжилт хүсье бүгдээр нь. За хэдүүлээ хичээлээ эхэлье. Бичлэг явууллаа. За хэдүүлээ ишээ нэг төр зур маш богинохон хугацаанд анхаарал тараах. За сонсороо миний хүүхдүүд 12-оос 12. За. За багш нэг асуулт асууя. Багштай оршин сууж байгаа өөрсдийнхөө оршин суудаг, амьдардаг дүүргийнхээ талаар юу мэддэг тухайга бичиж өгөөч. Энийг ийм гурвалжин цаас багш нь баг болгонд өгсөн байгаа. За ингэхдээ бусдад сонсгочмоор бас нэг ийм давуу тал ч юм уу онцлог юу гэдгийг тэр талын бас миний хүүхдүүд бодороо заа юу. За палмастраар жаахан тодхон бичээрэй. За өөрийнхөө оршин сууж байгаа дүүргийнхээ талаар багштай мэдээлэл өгөөрэй. За 30 секундын хугацаанд ярилцсан бичнэ. За нэг л санаа бичих юм байна тийм ээ. За ярилцж байгаад нэг л санаа томоор ингээд гурвалжингаар нэг гэж уцаагаас бит. Зүт. За нэг санаа л томоор өччих. За нэг онцлог. Өөрсдийнхөө онцлог юм л. За. За хугацаа болсон байна. За нааш нь аваад ир. Багийн 1-р гишүүд багштай аваад хүрээлээ. Багийн 1-р гишүүд нь наашаа аваад ир. За энд багшны сүлд тэмдэг тавьсан байгаа. Энд ингээд бичснээ хилээд мэдээлэл ангийнхандаа хилээд наагаад бай. За миний хүү хилээд наачих. За тэгэхээр энэ дараа нь бас ярьчих тийм. Мэдээлэл хэлээрэй миний хөө. Хамгийн том газар нутцаа мөн хамгийн олон хам. Их сайн. За баярлалаа. Мэдээлэл хэлж өгөөрэй миний хөө. Мэдээлэл нь юу лээ? Сүүлийн хайхан дээр 1992 онд байна. За сайн. За баярлалаа. За сагаан дээр 1992 онд байгуулсан. Тэгээд бас түрээс илүү хамттай бас илүү газар талбаар илүү том байдаг. За зүгтээ баярлалаа. Хамгийн том газар нутагтай хамгийн олон хүнтэй зөв дараагийн чинь бол. За баярлалаа.
Сонгын хэмжээний колони 57 мянган хүнтэй Монгол Улсын хааны 11 хэсгийг эзэлдэг. Дараагийн чинь бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг нэгбардаг. За баярлалаа. За бас багштай одоо өмнө мэдэхгүй ч юм уу шинэлэг мэдээлэл өгсөн бүх багуудаа баярлалаа. За багш нь дараагийнхаа асуултыг гаргаж ирэх гэдэг. Энд юу гэхээр за ийм сайхан одоо онцлог давуу талууд байдаг юм байна. Тэгвэл танаад өөрөخت тулгамдсан ямар асуудал байдаг юм бол одоо хувь хүнгээгүй багш нь юу гэсэн мөлий? Амьдарч байгаа дүүрэгт гэсэн тий. За хүн болгон дэвтэртээ нэг санаа бичиж. Дэвтрээ нэгээд манай дүүрэгт ийм л асуудал тулгамдаад маш хурдан хугацаанд шийдчих ийм л асуудал хамгийн их тулгамдсан асуудал байдгаа гэдгийг. За хүн бүр дэвтэртээ бичнэ. За 30 секундын хугацаа багш нь харлаа. За нэг санаа дэвтэрт бичигдсэн байх хэвээр. Дүүрэгт тулгамдсан асуудал. За тусгай. За хүн болгон санаагаа дэвтэр дээр бичсэн байгаа тийм үү? За багш нь дараагийнхаа одоо алхам руу орохын тулд та эдийн ажлын хуудсыг хараарай. Ажлын хуудсны даалгавар нэгийг хараарай. За нэг юм гурвалжин дүрс байна. За энэ дээр энэ одоо наадаг цаас бас багш нь тавьсан байгаа. За эндээс хосоороо ярилцаад бид хоёрын санаанаас хамгийн чухал нь аль вэ? Тэрийг бичээд наачих. Хосоороо ярилцж хагаад хамгийн чухал тулгамдсан асуудал нь аль вэ? За хосоороо ярилцчих. За та гурав ярьчих тий. Энэ хоёр ярьчих ингээд. За гурваараа сууж байгаа нь гуруулаа ярьж хагаад нэгийг олчих. Тэгээ өөрсдөө дэвтэр дээр бичсэн тулгамдсан асуудлаас та хоёр хамгийн чухал нь битэрийнхээс энэ л байна. Тэрийгэ цаасан дээр авчиж. За та гурав ажиллаж идэх үү? Та хоёр ажиллаж. Өө тэндээсэл за та хоёрынхаас хамгийн чухал нь энэ. За та гурав ажиллаж. Энд та хоёр. Хамгийн тулгамдсан нь бид хэдийн гаргасан санаанаас аль нь вэ? За. За гурвалжин дээр наачи. Гурван чухал тулгамдсан санаа гараад ирсэн нь. За одоо эндээс энэ гурваасаа багаараа ярилцаж байгаад хоёрыг нь гаргая. Дээдлэлт нь өгсүүлээд наачи. Энэ гурваас энэ хоёр л чухал юм байна гэд. За энд наараа. Гурваа наагаад хоёр. Өө зүйтэй. За эднийх одоо бүр гараад ирсэн байна. За хоёроос за ерөөсөө л манай багаас хамгийн тулгамдсан асуудал бол энэ юм байна. Хамгийн дээдлэлт нь гаргаад ир энийг санаагаа. За ажлын утсан дээр наагаад байгаа миний хүмүүс. За тэн дээрээ наач. За зүгтээ. За энэ дээр нь ажлын утсан дээр чи нэг юм шалгуур харагдаж байгааз. Энэ гурван шалгуурыг бас хараараа миний хүмүүс. Яг энэ гурван шалгуурт нийцсэн хамгийн чухал нь үнэхээр мөн байна уу биш вэ? За нэг л тулгамдсан юм үгээр өвчий те. Оо зүгтээ. За энэ 5 дугаар баг болсон байна. 1-р баг болсон байна. 2 дууссан те. За 3. За дууссан байна. 4-р баг. За хамгийн чухал гэдэг нэг асуудал гараад ирсэн тийм үү? За ширээ болгон дээр баг болгонд өөрийн үнэлгээний хуудас байгаа. За хүүхдүүд өөрийнхөө үнэлгээний хуудсыг аваад эхний даалгавар ажилласан дээрээ өөрийгөө үнэлээрэй. Мөн шалгуураа харна. Би аль хэсэгт миний ажилласан гүйцэтгэл тохирч байна вэ гэдгийг. За. За их сайн байна. За одоо даалгавар 2-ыг харъя хүмүүсээ. За та бүхний багаараа ярилцаж гаргаж ирсэн тулгамдсан асуудал тулгамдсан энэ дор тавьчихна тий даалгавар 2 дээр. За түүнд шийдвэрлэхэд нь хин оролцох юм бол хин оролцож болох уу?
За энэ хүмүүс ямар үүрэгтэй оролцох вэ гэж. За энэ даалгаврыг гүйцэтгэе. За 3 минутын хугацаанд ярилцсан. За багаараа ярилцаарай минь хүмүүс багаараа ярьж хагаад энэ даалгавар хийж ин тий одоо. За толгомцсон асуудлаа энд авчи. Нэг цаас нэрээ бичиж тавьчих тий. За тэгээ хин хэн оролцох уу гэдгээ бичиж. За даалгавар хоёулаа тийм үү? Өөт наад дээр палмастраараа бичиж явчих. Ажлын утсан дээрээ. За ярилцаараа санаагаа өгөөрэй. Багийн чиглүүлэгч зурагчид багийнхныгаа идэвхтэй оролцуулаараа санааг нь гаргаарай. Ой их сайн за. За зүгтээ. За өөр хин оролцох уу гэж юм тийм ээ. За ярьж байгаа бичээд байгаарай. Өө зүгтээ. За санаа хэлээд өгөрэй ш. Санаа хэлж өгөрэй. За биччих шүү балмастер. За иргэд өөр хин оролцох уу? Өөр хин оролцож байна. За зүгтээ бичээд. За хэлээ та тал талаас нь хэлээд өг. За асуудлаа маш тодорхой уншиж хагаад хин оролцож байна. За 1 минутын хугацаа үлдлээ биднэрт. За чиглүүлэгч зурагчид багийнхныгаа сайн чиглүүлээрэ. 1 минутын хугацаа үдсэн шүү ажил дуусгаад. За хугацаа болсон. За одоо багштай багийн 2 дахь гишүүд нь хариулаад хэлээвч. За 1-р багаас эхэлчих. За энд за танай багийн тулгымдсан асуудал юу вэ? Инх ундрал. За бусдыгаа сонсъё бүгдээрээ. Нөгөө хичээл дээр баримталдаг дэгээ санах хэрэгтэй бүгдээрээ тийм ээ. За. Сонсъё. За. Игэр хүмүүс ямар орцгоё? Аха. За зүт. Зүтээ. За их сайн байна баярлалаа. За энд. За манай багийн тулгымцсан асуудал хүйсний бүхэндээ хоолтой. Тэгээд үүнийг шийдвэрлэхэд оролцох хүмүүс АТ-гээд хөөхөн тэгээд төрөлсөн. Эдгээр хүмүүс ямар үүрэгтэй вэ гэхээр хогийн савнд хаяг тэгээд угаацаа ирэх завлаа газар асахгүй. Зүтээ. За их сайн. За 3 дугаар огт. За жирам. Аха. За зүтээ. Яса. За баярлалаа. За энд. За. Манай багийн тулгымцсан хог хоёрлоо. Түүний шийдвэр хийгээ оролцох, дүүргээ орших гэсэн. Эдгээр хүмүүс ямар үүрэгтэй оролцох вэ? Хогийн савнд хаяг хийх, яг орчноор төвөр харилцах би байна.
За зөв. Нэгдүгээр багийн тулгымдсан асуудалтай санаа нэг байна тийм ээ. За баярлалаа суужээ золж жаргалаа. За энд за мөнх баяр юм бэ. Манай багийн тулгымдсан асуудал хог хаягдл гэр ороолын удаа хүмүүсний бохирдол тэгээд агаарын бохирдол. За чухал санаагаа танах юу гэж авсан хамгийн чухлыгаа? Хөрсний бохирдол гэж авсан. Танахтай нэг шийдвэрлэх хийх оролцохгүй хүмүүс эцгийг иргэн бүү. За зөвтэй. Хүмүүс ямар үүрэгтэй оролцдог. Хогийн савнд хийх үлгэр төрөл. Тэгээд иргэн хүний үүргээ ёс зүйтэй гүйцэтгэх. Зөвтэй. За их сайн байна. За багуудын ингэж санааг сонссон чинь хинхэн оролцсон гэнэ ер нь одоо шийдвэр гаргахад иргэд оролцсон гэсэн. За засаг төрийнхэнгийн анги хамт олнороо гэсэн өөр ямар санаа гарлаа? За эцэг эхчүүд оролцсон гин. За тэгэхээр бид нар өнөөдөр ихөө хичээлээр бидэнд тулгамдсан олон асуудлууд байдгийг байна. Тэрийг шийдвэрлэхэд ингээд биднээс ахуулаад бүхэл хүмүүс оролцох ёстой байна л гэсэн хичээл үзэх гээд байгаа юм байна да тий. За миний хүмүүс сар өдрөө тавиад. За өнөөдөр чинь 21. За уншаарай. За орон нутгийн үжилт бидний оролцоо. За зүт. За гарчгаа тавьчих та хэд. Багш нь энд Монгол хичээлцсэн. Та хэд орон нутгийн хөгжилд бидний оролцоо гэдээ гарчгаа тавьчих. За хэдүүлээ өнөөдөр хичээл дээрээ цаг хугацаагаа бас нарийн баримталмаар байна. Бид нар энэ хичээлийн жилийг дуустал хичээл дээрээ дэг баримталж ажиллаж байгаа тийм ээ. За санаа бодлоо чөлөөтөөр хэлэн бусдыг хүндэтгэж маш сайн сонсох хэрэгтэй байгаа тийм үү. За өнөөдөр бидний хичээл өөрсдөө тулгамдж байгаа асуудлуудыг шинжилэн судлах замаар за зөв шийдвэр гаргахад оролцох боломжийг эрэлхийлэх гээд байна. За ийм хичээл бид нар ийм зорилготойгоор оролцох нэ гэж ойлгох нь. За багш нь баг болгоны ширээн дээр нэг юм баримтууд тавьсан байгаа. Хүн болгоны тоор байгаа. Ингээд хүмүүс авчих. За баримтаа өөрсдөө авчих. За ажлын утсан дээр заавар байгаа. За ихтэйд баримттайгаа маш сайн танилцсан 1 минутын хугацаа өгнө багш нь. Тэгээ баримтаа шинжилж маш сайн судалж уншсныхаа дараа тэр одоо юу ажлын утсан дээр тавигдсан зааврын дагуу наад энэ жижигхэн наадаг цаасаараа ингээд салаалаад оюуны зураг шиг ингээд даалгавраа гүйцэтгэхдээ санаагаа илэрхийлээд бичих нь ойлгомжтой юу? За эхлээд баримтайгаа танилцъя. За багш нь хугацаа харлаа. За юун тухай байна? За баримттайгаа танилцсан. За одоо багаараа ярилцъя. Ярилцахдаа ажлын хуудсан дээрх шалгуур зааврыг маш сайн ажиглаж хийгээрэй. За багаараа ярилцж хагаад за эхний асуудал жишээлх юм бол яах юм бэ? Тэгэл цаас нэрээ бичээд. За зарим нь бичиж, зарим нь хэлж өгч болно тийм ээ. За ажиллаа явууч. За чиглүүлэгч, багийн чиглүүлэгчид санаа бодлын сайн тусах шүү. Хүн болгон оролцох хэрэгтэй тийм ээ. За ойлгомжгүй юм байвал багшаас асуугаарай. Ойлгомжгүй зүйлээ. За та жишээлх юм бол ийм баримттай танилцсан тий. За тэгвэл одоо нөгөө юугаа ажлын утсаа гаргах. Даалгавар 3 тий. За энэ л одоо ингээл нөгөө наадаг цаасан дээр нагаал баримтын төрөл нь юу вэ? Хизээ гарсан байна ингээд за маш урт хүн болгонд таргаа өгч. Жижиг цаасгаа ич. За энэ юу асах вэ? За ингээд за та хэдэд ямар баримт вэ? За тэгвэл энэ баримтын төрөл дээр одоо энэ дээр ингээл бичээл тавьчих юм шиг. Тэгэл ингээл за маш урт. За хүн болгон тарахад өгч. Хугацаа явж байгаа учраас
За ойлгож чинь минь хөтөд. Ямар баримт ирсэн бэ та хэдэд. Тэгэд энийг харж байгаа л тэгэл сар хугацаанд тийм байна гэл энийг тарааж авчаад хүн болгоо оролцоод хэлээд явчих. Хүмүүст байж байгаа ш баримтууд нь тий. За энэ дээр наагаад байгаа. За та хэдэд ямар баримт ирж юу? За баримтуудаа уншицсан юм. Тухай ямар баримт байна гэдгийг уншиж хагаад энд бичгэнэтэй. За хүн болгон баримт байж байгаа учраас энийг санаа бичээд. Цааснууд аваад. За гэсгээс үчиж. Энэ гурван асуудлын дагуу юм биш. Оо ихсэн. За энд ингэж. За бичлээ. За хинт дээр танаас гарч за энэ төрлөө бичиг үнтэй. Одоо жишээ нь танад юу ирсэн бэ? Ямар баримт вэ? За тэрийг бичнэ. Тэрийг бичнэ. За зүгтээ ингэ. Бүх хүн оролцоор. За чиглүүлэгчид сайн ажиллана шүү. Оо их сайн цаад явчихдаг. За одоо энэ баримтын төрлөө бичих чинь таад ингээл тэр бичих шүү. Оо их сайн. За зүт. За 1 минутын хугацаа үлдэж байна. За өөр санаа байвал бич цаасан дээр бичиж наад. Бичиж наад. За зүт. За санаагаа хэл. Чи өөр санаа байвал цаасан дээр бичиж наачих гинэ. Санаа байвал цаасан дээр бичиж наачих. За нэг санаа байх. Батулгаа. Оо зүт цаасан. За бичиж дараа. Сайдын шатлага. Энэ үү? За ханаас гарсан байна. Энэ болгоо сайдын зүг штэ тий. За зүт. Энд одоо та хэдэд юу үлдсэн бэ? За хугацаа өчсөн байна. Өөр юу үлдчихэж юу? Төрлөө бичиг биш тий. За баримт чи юу вэ? Юуны тухай юм бэ? Баримтын төрөл нь одоо энэ чинь тухайн байна те доторх агуулга нь төрөлний юм биш те. Тийм агуулга нь байна те доторх төрөл баримтын төрлийн дээр бич. Тийм байна. За тэрийг хараарай. Аль нь вэ? За хугацаа болсон байна. За одоо багштай баг болгоноос 3-4-р сурагч хосоор тайлбарлаж өгнө шүү. Нэгнийхээ санааг дэмжиж. За багаас нь бас дутуу үлдсэн санаа байвал нэмэх санаа байгаа нь гараа өгөөд хэлэн заяа. За энд аваад минь хөө. За бусдыгаа яах вэ миний хүмүүстээ? Тэгээ анзаарна, бусдыгаа сонсно. За ийш нь ингэж барьж байгаа. Ингэж байгаа. За яриач. За сонсъё. За төр хүлээж. Одоо эднэрийг бүгдээрээ сонсчоо тийм ээ. За ажиллаа дуусгачих 3 дугаар огийнхаа. За бусдыгаа сонсъё. За эхэллээ. Баримт материалын төрлийн болохоор боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдын тушаал байгаа. За юуны тухай агуулгатай тушаал ирсэн бэ танад? Энэ тушаал нь юу? Стартап насны хүүхдүүдийн одоо боловсролын хүүхдүүдийг жиг төвчүүл. За зүт. Яриага. Зүтээ. 1-р баг. За зүтээ. За. Ааха. За гурлангийн тайлбарлаад болцсон уу? Нэмэх санаа байна уу танахаас? Багийнхаа санааг нэмэх хүн байна уу? Болцсон уу? За одоо танах. За энд ингэж барьж байгаа тайлбарлаж. За нэгнийгээ сонсороо манайхаа дэгээ баримтлах ёстой. За зүгтээ. Баримт хэлбэрийн чөлөөт ба ас сарцаа тодорхой өгдөг. 27 оны 12 сарын 17 тушаал юм бэ. За. Хэрэг цаанаас гаргасан юм. Хүүхэд бага насныхан алсрын сайн шинжилгээ ухааны сайд болормоо. За. Баримт материалын гаргасан шалтгаан одооны байдлаар зөвхөн тайлбарлана. Шалтгаан бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих. Зүгтээ. За хайхсан байна. Нэмэх санаа байна уу багийнханд? За хэлэх үү? Нэмэх санаа байна уу? Байхгүй. За болсон байна. За 2 дугаар багт. За наана барьчих минь хөө эндээ барьж байгаа тайлбарлаж. За.
Ааха. 2014 За. Тэр зэрэг таамаг авсан ард дээр автон дараалал зориулж дүүрэн цэцлэг шавар байна. Зүйтэй. Яг ихтэй онцлог байна. Хооёлын багтах Босно. Нэмэх санаа байхгүй юу багаас? Босно. За одоо энд танах үлдсэн үү те? За эдний дараа. За эндээ барьж байгаа тайлбарлаж. За чангахан дуурайд. 2013 оны 7 сарын 29-нд. Хэмсэрөө чанаас гарсан юм. Цагаат хайрхан дүүргийн иргэдэд зориулсан юм байна те? За. Цагаат хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хутлаас гарсан. Ааха. Дараа материалын гаргасан шалтгаан одоогийн байдлаар харьцуулан тайлбарлав. За зүйтэй. Иргэдийн аюулгүй байдал бол иргэдийн аюулгүй байдлын тухай тэгээд одоогийн манай нэгэн болохоор хүүхдүүдээс халгаад ирэмээс сэргийлээд сургуулиуд скул полис Хангаж чадж байгаа. Харьцуулахаар те сайн байна тийм ээ. За их баярлалаа сайн байна. За одоо энд за 3 дугаар огийнхан тайлбарлаж. Нийслэлийн засаг даргын А181-р тушаал агарын болоод агарын чанарын албаны дарга чи бацаахан 2014 оны 8 дугаар сарын 1-ний дотор суухны тооллого явуулж 2014 оны 11 дугаар сарын дотор энэ нийслэлийн удирдлагын зөвлөлийн зүйтэй. За санаа төвшүүлээд За. Ааха. За. Хоёр дахь санаа нь хинт зориул чанаас гаргасан юм бэ? Хинт зориулсан юм бэ? чи За. Босно. За гурав дахь заавраа та юу гэж ойлгов? Баримт материалын гаргасан шалтгаан нь одоогийн байдалтайгаа яаж дүүжийг харьцуулж тайлбарлал гэсэн байгаа юм тий. Тэн дээр санаа байна уу миний хүүхдүүд? За болцсон уу? За ингээд саяын багийн ажлуудыг харсан чинь за 3 дахь ажил жоохон юм дутмаг гаруудаа хүүхдүүдээс санаа нь багш нь тэгж харлаа. За түрүүний та хэдийн тулгамдсан гэд гаргаад ирээдсэн асуудлуудаас бас уйлдаж магадгүй гэд багш нэг юм хэдэн мэдээлэл олсон. Тэрийг хичээл дээр ашиглаж оруулсан. За нэг юм асууя багш нь. За ингээд тулгамдсан асуудлууд ингээд бидэнд байгаад л байна. Бүрэн дүүрэн шийдвэрлэгдэж чадаж байна уу? Өнөөдөр яагаад? Юунаас болоод шийдэгдэж чадахгүй байгаа юм? Хөвгний ухамсараас зүйтэй өөр хэлэх хүн байна. Санаа хэлэх. За хэлээрэй. Юунаас болоод ингээд тушаа шийдвэр нь гарчаад ахт хэрэгжиж бүрэн дүүрэн гүйцэд сайн чадахгүй байгаа юм бол төсвөөс болдог байх гэсэн. За өөр санаа байна уу нэгт? За хэлээрэй. Хариуцлагаас болдог. За. муу үлгэр дуураалыг Муу үлгэр дуурааллыг авснаас. За өөр санаа байна уу? Нэмэх санаа байна уу? Нэмж хэлэх санаа байна уу? За хэлж. За зүйтэй бас магадгүй юм тий. За өөр санаа байна уу хүмүүстээ? За ингээд бүрэн дүүрэн шийдвэрлэгдэж шийдвэрлэгдэж чадахгүй тулгамдаад л энэ асуудлууд тийм үү? Одоо бид нар ер нь яах вэ? За хэдүүлээ саяын ажлын удсан дээр ажилласан одоо даалгаврынхаа гүйцэтгэлд өөртөө үнэлгээг өгч бас шалгуураа харж агаад үнэлгээг өгч. За тэгээд одоо бид нар ер нь цаашаа яах вэ гэдэг асуудал руу орохын тулд дараагийн даалгавраа гүйцэтгээ хэдүүлээ. За ажлын удсан дээр даалгавар 4 гээд байгаа. За энэ даалгаврыг гүйцэтгэнэ. За энд бас одоо заавар нь гарсан байгаа. Та энийг анзаарна шүү. За тэгэхээр бид хэдийн саяын санаа болвол шийдвэрүүд ингээд гараад л энэ асуудал бүрэн шийдвэрлэж чадчихэв гэдэг дээр бид хэд сая ярьсан чинь бас дутмаг л байгаа юм байна тий. За тэгвэл одоо бид нар яах вэ гэж харж байгаа шүү. За багшин ширээн дээр нь цаас тавьсан байж байгаа. За энийг аваад
За эхний даалгаврыг харъя. За асуудал одоо өөрсдөө тэр тулгамдсан гэд багтаа авсан тэр асуудлыг шийдвэрлэх яах нь вэ? Хувилбарыг боловсруулах нь шүү дээ өөрсдөө ярилцж байгаад. За тэгээд орон нутгийн удирдлагад яаж энийг хүргэх үү гэдэг арга замаа хайх нь байна. За тэгээ баг хамт олноороо энэ санаандаа тайлбарлана. Бүх багууд 3 дахь заавар дээр уриалга бичих нь байна тийм ээ. За ийм даалгавар гүйцэтгэх нь. За даалгавраа гүйцэтгэх юм. За 2 минутын хугацаа байгаа багш нь хугацаа харсан шүү. За зүртийн дээр юун дээр бичиж. Энэ цаасан дээр бичиж. За энд нь тийм балмастраар ийм хиймээр байна. Одоо нэг 3 юугаараа ийм хиймээр байна. Тэгэхэд бол бид та загтлч юм уу юу чинь гэх мэтчлэн багш санаа тавьсан энэ хэсгийн зургийг бичээд тэгээ уриалгын дорт бичих. За. За энд багш том цаас тавьсан байна. За энэ дээр за эхний даалгавар дээр одоо бидний бодлоор бол ийм юмнууд нэг асуудал тулгамдсан асуудал авсан ш та тий. Тэрний дагаа ийм юмнууд хэмээр байна. Тэхийн тулд энд одоо жишээний нь тий ийм асуудлыг хийдэм билүү хөрвүүлдэм билүү гэдэг санаагаа тэгээ гаргаж байгаа тэр асуудлыг шийдвэрлэх уриалга юм биччихсэн ойлгомжтой. За бага хэлцэж байгаа хэрэг. За та идэх хийсэн. Нэг цаас байгаа биш үү? Том цаас байна. Уснаа. За наад дээр. За тэгвэл цаас нь дэвчих. За энд ингээд асуудлаа биччихлээ тий. Тулгамдсаас одоо энийг яаж бусдад хүргэх вэ? Тэрийг нэг одоо ямар арга замаар хүргэхийг энд бичих. Тэгээ энэ тулгамдсан асуудлынхаа тухай уриалга бичих шүү дээ бас тийм ээ. За хэрэгрээ бичээрэй. За та идэх юм бол чинь энэ цаасны хаар бичих энэ дээр энийг хийж аш тий. Одоо танаа тулгамдсан асуудал ийм хиймээр гэдгийг хийчих тий. За зүгт ярилцчих. Тэгээ энийхээр энийг болохоор зэрэг аль нэг төрлийн ч юм аваад загтал ч юм уу нэг юм шивчилт тий. За тэгээд энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн эцсийн үеийн энэ томор гэж. За санаагаа ялсууч. За энэ бичих юм харин зэ. За яриад бичиж дараа. Өө ихсэн. За хүн болгоны санаа тусах ёстой шүү. Санаагаа сайн оруулаа хэлээд өгөрөө. За зүт. Санаагаа илэрээ өндөрлөө. Санаагаа сайн хэлж өгөх шин. За тэрнийг санааг энд цаасан дээр бичиж тавьчихгүй. Ингэнөө гэдэг. Өөрчлөлийн санаагаа л заавал одоо бид нар зөв бүрэн гүйцэтгэх хийж чадахгүй шүү дээ. За ярилцаж багийн одоо ярилцах хугацаа дууссан. Одоо багийнхаа ажлыг гүйцэтгэр юм нөхдөд цаасан дээрээ хийж дуулгаарай. За дуусчих. Зүт. За хугацаа болсон. За энэ даалгаврыг
5 6 дугаар багийн 5 6 дугаар гишүүд хамтраад хосороо одоо тайлбарлаж өгнө. Багийн бусад гишүүд үлдэгдсэн юу орхигдсан санаа байх юм бол араас нь бас хэлээд өгнө тий. За гараад чи. За гэсэн. Юунаас нь дамжуул хэлээд өгч юугаа ойлгоо за гараад чи. За хэлчих юм бэ тий. За тайлбарлчих ихний хийгээ. За сонсъё хэдүүлээ. За ажиллаад дуусгачих. За ихний баг тайлбараа эхэллээ. За зүгтээ. Хүмүүс хомсоо суулгах сургалт хийж байгаа. Одоо бид баг насны хүүхдүүд бол анх сургуульд орсноос хойш хүүхдүүд ёс суртахууны хичээл заадаг. Үүнээс бол том хүмүүс дээд ч одоо ёс суртахуунгүй байдлыг бас маш их гаргадаг. Тэгээд одоо энэс үзэх юм бол одоо насан турш хүмүүсийг тийм үү ёс суртахууны хичээлээр маш их тийм сургалт шахаж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо хүмүүс тэгж шахаж байгаа. Ёс суртахууныг өөрсдөө ухамсараар ойлгож хоогоо их бага юм гэж байна. За зүгтээ. За дараагийнх нь Техникийн баг ажиллах. Энэ нь хүмүүс сургалтайгаа юм холбоотой. Мэдээж ингээд айлгуур дараа судалгаа хийж байгаа одоо айлгуур манай гадаа талд байх хогтой бохорын гэж гэхдээ өөртөө хогийг тарьж байгаагаа мэдгүй ерөөс цэвэрлэхгүй. Тийм болохоор үнтэй албатаагаар ингээд баг сургалт явуулаад өөрөөрөө дамжуулаад ингээд хороо дүүргийн одоо хүмүүс нь ингээд тусгай цэвэрлэлийн баг гаргаад тэгээд айлгуур бүрийг ингээд тогтмол дараалж байгаа одоо үлэрлээ шатхаад хавар их сэтгэлтэй болохоор хог гардаг. Тийм болохоор энэ хавархаар арай илүү олон зүйл. За зүгтээ гэсэн. Тэгэхээр 3 дахь асуудал бол байгалийн гамшигаас шийдвэрлэх одоо байгалийн гамшигаас аюулгүй байдлыг одоо шийдвэрлэх тусгай арга замыг хайх хэрэгтэй. Тэгээд одоо үүнээс чи яаж үзэх юм бол зарим айлууд үерийн зам дээр буучаад одоо үерхэд тэр айлынх нь хогш ороод одоо манай хот дотор тийм орж ирэх магадлал өндөр. За ийм асуудлууд байгаад байгаа тий. За зүгтээ аюулгүй байдлыг маш сайн чам. За их сайн байна. За одоо сүүлийнх нь уриалга та хэд юу гэж харав? Уриалга гэвэл ер нь бид нар хороо дүүргийн хайрцагтаа гэх юм бол өрөндөө царагсан. За албаны чигээр өргөдлөө За их сайн. За сууж юм ихтэй. За дараагийнх нь за танах энэ дээр ингэж барьж байгаа л тайлбарлач. За энэ дээр барьч. За маш хурдан хугацаанд тайлбарлаад. За эхний даалгаврыг за сонсъё хүмүүсээ. За орон нутгийнхаа хөгжил бидний хийх нөгөөний одоо зүйл юм. Анхаарын тохиолдлыг ингээ арилгахын тулд гэр хорооллыг ингээ багасгах хэрэгтэй. Гэр хорооллоо багасгаж байгаа нь одоо бас ингээ орон нутгийнхаа хөгжил жоннор орж байна гэсэн үг тийм. Яг сурагч бидний үүднээс ингээд хийж чадах ингээ зүйл гэвэл ингээ өөрсдийнхөө хог гаргаж байгаа хогийн самд хийх хэрэгтэй. За зүгтээ түрүүний хог хаягдал дээр та хэдэд нэг давхцахгүйгээр онцлог санаа юу вэ? За өргөдөл гэсэн байна. Уулзаж цаг авч болно гэх. За их сайн байна. За сууж багш нь давхцсан санааг нь харчлаа, онцлогийг харлаа. За энд. За наад дээрээс суудал дээрээс хариулчих та хоёр. Танах чи юу лээ тулгамдсан асуудал нь? За бас хог хаягдaltaа бас ер нь ижил төстэй те. Ер нь онцлог юм юу харуул та хэд? За зүгтээ. За сууж. Орон нутгийн газар орон нутгийн цэцэрлэг хандаж За ихсэн. За сууч. За энд танах тулгамдсан асуудал чи юу лээ? Танаа багийнх. Өөрсдөө мэддэг бол иргэний сайхныг авч болно. Зүйтэй. Тэгээд хоёр болохоор иргэдийг бүрээ хөдөлгөөнд оруулж ажиллуулдаг. За зүйтэй. За сууч. За энд танах чинь асуудал нь юу байгаа лээ? За бас бохирдолтой адилхан тий. За юу онцлог санаа нь юу вэ та хэдэд? Бохирдол гэдэг ингээд тог хаягдлага явсан. За урайгаа хэлчих вэ та. Манай өрөө болохоор бусдад үлгэр дүрэлтэй зөв хүн болж байна. За зүйтэй. За сууч.
За багшны ширээн дээр нэг юм цааснууд тавьсан байгаа энэ том цаас. За энэ дээр тулгамдсан ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхэд чиний оролцож одоо хамгийн түрүүнд энэ тэргуунд шийдвэрлэх ямар асуудал вэ? Тэр одоо би ингэж л оролцож чадна гэсэн хүсэл эрмэлзлээ бичээд энэ юун дээр наач. Гарахтаа тэр ханад наагаад байгаа. За юу. Хүн болгоо нэг санаа бичээд тэгээд наач.